Бүгдээрээ сайн байцгаана уу? Намаа хэлэл суугтаа тавтай морилно. Энэ удаад өглөөний ганцаарчилсан цаг таны амьдралыг өөрчилнө гэсэн номыг тайлбарлах гэж байна. Энэ удаагийн номын агуулга маань дараах байдалтай өрнөнө. 1-дүгээрт өглөөний цаг танаас урвахгүй. 2-дугаарт өглөө 4:30-д шинэ өртөөгөө уулзах боломжтой. 3-дугаарт алхам алхмаар үсэн дэвжих арга. Цагийг үр бүтээлтэй ашиглахыг хүсдэгч өдөр болгон завгүй өөрийн гэсэн хангалттай цаг хугацаагүй байдлыг мэдэрдэг хүмүүс олон байдаг байх. Энэхүү номын зохиолч нь хуульч мэрэгчлээ ба Солонгост эрт босгыг уриалдаг ютубер бөгөөд өглөөний цагийн ач холбогдлыг хэрхэн ойлгохыг зааж өгдөг. За тэгвэл эхний сэдвтээ орцгоё. Энэ сэдвт дараах 2 зүйлийг онцлон ярина. Өглөөний эхлэл нь амралтын цаг юм. Үүрийн гэгээн өөрийгөө хянах цаг. Өдөр бүр 4:30-д сэрэх үед нь эргэн тойрных нь их завгүй харагдаж байна. Илүү амрах ёстой, завсарлага авах хэрэгтэй, ийм хэцүү байдлаар амьдрах хэрэггүй гэж зохиолчид хүмүүс хэлдэг байсан байна. Гэхдээ зохиогчийн хувьд өглөө босго нь ямар нэг зүйлийг амжуулж дуусгах төдийгүй амрах, өөрийгөө цэнэглэх цагийг өөртөө гаргаж чаддаг байсан байна. Хичнээн ядарсан ч өөртөө цаг гаргаж дуртай хөгжмөөс сонсонгоо халуун цай уугаад суувал аяндаа эрч хүчтэй болдог. Та сэтгэлээр унсан үедээ ч мөн адил өглөө эрт босоод өөртөө цаг гаргах нь аюулгүй байдлын мэдрэмжээ сэргээхэд тусална. Эрт босго нь таны сэтгцэн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг нь батлагдсан. 700 мянган хүний генд дүн шинжилгээ хийсэн судалгаагаар өглөөний гинтэй хүмүүс сэтгэлийн хямралд өртөх магадлал багатай бөгөөд сэтгэлийн хямралд өртөөгүй хүмүүстэй харьцуулахад сайн сайхан байдлыг мэдэрдэг болохыг тогтоожээ. Хүний биеийн хэмнэл 24 цагаас бага зэрэг урт байдаг гэсэн таамаг байдаг бөгөөд энэ нь гэрэл мэдэрдэг нүдний торлог бүрхөвчийн эсүүд өглөө бүр энэ хэмнэлийг 24 цагийн үед эхлүүлж өдөр тутмын амьдралдаа дасан зохицоход тусалдаг. Ихэнх хүмүүс өглөө хит их унтах эсвэл хол газар амралтаар явахыг л амрах гэж боддог. Гэхдээ зохиолчийн хувьд үүр цайх нь амрах цаг юм. Тэрээр эртлэн босож амьдралаас таашаал авч эхэлснээсээ хойш өдөр тутмын амьдралдаа бага зэрэг чөлөөтэй цаг завтай байх боломжтой болсон гэжээ. Мэдээж аялалд яваад өөрийгөө цэнэглэх нь сайн хэрэг. Гэхдээ аялалд явхад ямар зочид буудал боломжийн үнэтэй хаанаас юм авах, хаана хоол идэх гэх мэт олон зүйлсийг бодоод маш их энерги зарцуулж амархаасаа илүү ядардаг. Нөгөөтэйгөр ажилдаа явахдаа автобусанд унтаж амрах, ажлынхантайгаа өдрийн хоолны дараа аяга кофе ууж амрах гэх мэт энгийн зүйл хүртэл таны сэтгэлийг сэргээдэг. Гол нь таны амрах чанар юу хийж байгаагаас биш, харин таны оюун ухаан, зүрх сэтгэл юу мэдэрч байгаагаас шалтгаална. Хэрвээ та өглөө эрт босож чөлөөт цагийг өөртөө гаргаж сурвал өдөр тутмын амьдралдаа эдрээтэй сэтгэлгээгээ хэсэг хугацаанд мартах цагийг хэлбэрхэн олох боломжтой болно. Толгоогоо хоослох, зүрх сэтгэлээ тайвшруулахаас илүү жинхэнэ амралт гэж үгүй. Үүрийн гэгээ бол өөрийгөө хянах цаг гэсэн хэсэгт орцгоё. Зохиолч маань үүр цайх цагийг хүн өөрийгөө удирдах чадах цаг гэж хэлсэн. Өдөрт зөвхөн өөрийн хүслийн дагуу ашиглах цаг маш бага байдаг нь үнэн. Учир нь гинтийн үйл явдлууд өглөөнөөс орой хүртэл бидний төлөвлөгөөнөөс үл хамааран бидний анхаарлыг татаж цагийг маань хулгайлдаг. Гэхдээ дэлхийн бусад улс орнууд унтаж байх үед өглөө эрт төлөвлөгөөнд өөрчлөлт орох магадлал маш бага бөгөөд хинч тантай гинэт холбогдож, хоол идэж, хэсэг хугацаанд ярилцахыг шаарддаггүй. Мөн нэмэлт ажил хийхийг шаарддаггүй. Таны анхаарлыг татах сонирхолтой зүйлч тэмч их байхгүй байгаа. Та цагаа өөрийн хэмнэлээр бүрэн ашиглах боломжтой. Өглөө эрт боссноор олж авдаг нэмэлт цаг бол та сэрэх үедээ өөрөөр хэлбэл өөртөө амлсан амлалтаа биелүүлсэн цагт үргэлж байж болох бие даасан цаг юм. Та эрт сэрэх тусам цагийг хянах болно. Өглөөний 4:30-ыг сонгосон нэг шалтгаан нь та юу ч хийсэн өглөө эрт анхаарлаа бүрэн төвлөрүүлж чадна. Үүр цайх үед анхаарал сарниулах зүйл байхгүй төдийгүй таны бие сайхан унтаж амарсан байдаг. Зохиолч маань өглөө эрт босох зуршилтай болохоос өмнө оройн цагаар өөртөө цаг гаргахыг хичээдэг байсан байна. Гэхдээ үр дүнд нь ажилдаа очсон ч юу ч хийх хүсэлгүй байдаг байсан ба урд шөнө нь сайхан унтаж амарсан ч гэсэн ажилдаа хамаг хүчээ шавхсан бол орой дуусгаад маш их ядарсан биетэй байдаг гэжээ. Гэхдээ өглөө эрт босох нь өөр байсан байна. Танд хийхийг хүсэж буй зүйлүүд түүнийг даван туулах хүсэл маш их байгаа байх. Өглөөний амьдралын хэм маягийн нэг давуу тал нь өдрийн турш илүү их цагийг өөртөө зарцуулах боломжийг олгодог.
Эрт босоод хийх ёстой зүйлээ урьдчилж хийвэл шөндөө сэтгэл санаа тайван байж өдрийг дуусгах боломжтой. Мөн өглөө эрт босоход биетэй тавгүй амраах ажил хийхэд хүндрэлтэй байсан ч төлөвлөгөөгөө гинэт өөрчилснөөр хийх ёстой бүх зүйлээ дуусгаж чадахгүй байсан ч гэсэн дуусгах боломжтой. Орой дуусгалгүй орхисон зүйлдээ санаа зовох хэрэггүй, тайван байх болно. Цохиолч шиг өглөөний 4:30-д босох шаардлагагүй ч өглөө эрт босож өөртөө бахан цаг гаргаж чадвал бахан ч гэсэн таны амьдралд сэтгэл хангалуун байх мэдрэмжийг өгнө. Цаг хугацаагаар хөөгдөж энд тэнд чирэгдэж байхын оронд өөрийгөө удирдах, өөрийнхөөрөө амьдарч эхлэх боломжтой. Тэгвэл 2 дахь сэдвтээ орцгоё. Энэ хэсэгт дараах 2 зүйлийг тайлбарлана. Сэрүүлэг дуурсан бол шууд босох. Өглөө босдог хүмүүс ба шантардаг хүмүүсийн ялгаа. Сэрүүлгийн дохой дуурах үед 2 сонголт бий. Нэг даруй босож нүрээ угаагаад өчигдөр шөнө өөртөө амласан тэр өдрийг эхлүүлэх үү? Эсвэл сэрүүлгийг үл тоон амар тайван унтсаар өмнөх шигээ өдрийг үргэлжлүүлэх үү гэдэг юм. Энэ мөчөд ямар шийдвэр гаргахаас таны ирээдүй хамаарна. Олон хүн орондоо хөвтөж байхдаа өөртөөгөө олон яриа өрнүүлдэг. Одоо босвол юу өөрчлөгдөх вэ? Дахиад 5 минут унтъя. Өглөө хийх гэж байсан зүйлээ ажлын дараа хий гэх мэт. Гэхдээ зохиолч маань өөртөө бодож эргэлзэх боломж олгодоггүй байна. Сэрүүлэг 4:30-д дуурах яг тэр мөчөд за одоо босъё гэд 5 секундын тоол эхлүүлж 5 секундын дотор сэрүүлгээ унтран нүдээ нухсаар босдог. Өглөө эрт босох нууц арга байхгүй. Зүгээр л нүдээ нээж биеэ өндөрлөх нь хамгийн үр дүнтэй арга юм. Өглөө босдог хүмүүс ба шантардаг хүмүүсийн хооронд ямар ялгаа байдаг вэ? Өглөөний болон оройн хүн болохыг тодорхойлдог генийн тухай таамаглал байдаг ч зохиогчийн үзэж байгаагаар өглөө эрт босох чадвартай эсвэл түүнийг зогсоодог хамгийн том ялгаа нь ямар зорилгоор босох вэ гэдэгт оршдог байна. Өглөө эрт босохоос таашаал авдаг хүмүүсийн хувьд энэ цаг хугацааг мөрөөдлөө биелүүлэх эсвэл нэмэлт чөлөөт цаг буюу бонус цаг гэж үздэг. Түнчлэн тэд өдөр бүр баг зэрэг өөрчлөгдөж буй өөрсдийгөө олж нэн амжилтын мэдрэмжийг авч одоогийнхоосоо илүү гэрэлтэй ирээдүйд итгэлтэйгээр өглөө эрт босох хүсэлтэд хөтлөгдөн босдог байна. Харин өглөө эрт босохоос зайлс хийдэг хүмүүсийн хувьд эрт босохын онцгой ашиг тусыг олж харддаггүй. Тэдний хувьд тэр цагт унтаж амарх нь босож ямар нэг зүйлийг эхлүүлэхээс хамаагүй их ач холбогдолтой гэж үздэг байна. Мэдээж хэрэг энэ бодол нь буруу гэж үзэж байгаа юм шээ. Өглөө эрт босхийг өдөр бүр хэрэгжүүлдэг зохиолч өөрөө хүртэл сэрүүлэг дуурах тэр богинохон мөчөд босоод нэг өдрийг эхлүүлэх эсвэл тухтай унтахаа үргэлжлүүлэхийн дундуур бодож тэнэгэлздэг байна. Ийм үед одоо босохгүй бол юуг алдах вэ? Босвол ямар үр дүнд хүрэх вэ? Эсвэл босох хүнд хэцүү энэ мөчийг хэрхэн нөхөх вэ гэж бодох нь чухал. Жишээлбэл одоо босоод зохиолоо бичихгүй бол ажлын дараа амрах зав гарахгүй. Одоо босоод дасгал хийчихвэл орой хоолоо идэхдээ илчлэгт санаа зовхгүй идэж болно гэх мэтээр бодож үзээрэй. Өглөө эрт босоод нэг өдрийн зорилгоо биелүүлсэн оройноо тэр өдрийнхөө амжилтыг шалгаж үзэх хэрэгтэй. Өглөө эрт босох дадаалд дасах тусам өглөөний цаг өөрөө шагнал мэт санагдах болно. За тэгвэл 3 дахь сэдвтээ орцгоё. Энэ сэдвт дараах 2 зүйлийг онцлон ярина. Цаг хугацааг удирдах боломжгүй. Өдөр тутмын зуршил боломжийг бий болгож өгдөг. Амьдралдаа тогтмол хийдэг зуршилтай байх нь цаг хугацааг удирдах ур чадваруудтай адил биш гэж хэлдэг. Зохиолч маань цаг хугацааг бус харин өөрийгөө удирдах сурахыг чухалчилдаг байна. Өдөр бүр багаар аажмаар алхамаар урагшлахад анхаарлаа төвлөрүүлдэг. Ийхүү зорилготой хүрэх болгонд утга учир шагнал бий болдог. Ямар ч ажлыг тууштай үргэлжлүүлэх зуршилтай болох нь бусад зорилгоодыг тогтоож тэдгээрийг гүйцэтгэх эрч хүчийг өгдөг. Өглөө эрт босож өдрийг эхлүүлэхэд бусад өдрүүдтэй л адилхан энгийн давтагдсан байж болох юм. Гэхдээ явандаа толгойдоо бодож явсан мөрөөдлөө хийх цаг завтай болж эхэлж магадгүй. Мөн илүү цагаар ажиллах эсвэл орой төлөвлөгөө байсан ч өглөөний цагаар урьдчилан төлөвлөсөн ажлуудаа хийчихвэл ямар ч ажлыг орхигдуулах шаардлагагүй. Өдөр тутмын хэмнэлтэд алдахгүй байж чадна. Хүмүүс ихэвчлэн анхаарлаа хандуулдаггүй өглөөний эрт цагийг өөртөө зориулан жижиг зүйлсийг багаар гүйцэтгэж эхэлснээр өдөр тутмын амьдралаа өөрчилж болно.
Ингэснээр өөр бусад сул цаг байгаа эсэхийг хайж өдөр тутмаа хэрхэн үр бүтээлтэй ашиглах талаар мэдэлгүйгээр бодож эхэлдэг болно. Хэрэв үргэлж цаг хугацаа тутмаг өдөр бүр дэмий өнгөрч байгаа мэт санагддаг бол зохиогч шиг өөрийгөө эхлээд удирдах үзээрэй. Хоёр дахь зүйл бол өдөр тутмын зуршил боломжийг бий болгодог. Зохиолч маань өглөө эрт зорилгоудаа биелүүлж байсан гэдгийг Америк нэгдсэн улсын 2 мужид хуульчийн лицензтэй хуульч болж доктортой компанид ажилд орж олон хүнд урам зориг өгч буй YouTube сувгийн эзэн болж мөн энэ номыг бичсэн зохиолчулжээ. Ингээхийн тулд хамгийн чухал зүйл бол өөртөө анхаарал хандуулах байсан байна. Найз нөхөддөө бус өөртөө амласан амлалтаа илүүд үзэж гаднах зүйлсээс илүү дотоод дуу хоолойгоо сонсох ёстой. 2-3-7 хоногийн хугацааг тогтоож өөртөө анхаарал хандуулахад өмнө нь хөөцөлдөж байсан зүйлс аяндаа ирж танд зааж өгдөг хачирхалтай зүйлийг зохиолч өгүүлжээ. Өөрт нь юу чухал биш гэдгийг ойлгох үед энэ үзэгдэл ирдэг. 2-3-7 хоногийн хугацаанд сэтгэлийн хүчийг нэмэгдүүлэхэд шаардлагатай үндсэн хугацаа юм. Нөгөө тэйгөр тогтоосон хугацаа өнгөрсөн ч өөрчлөлт гарахгүй бол ярах сэтгэлээ барьж өөрийнхөө сэтгэлийн юу хүсэж байгааг тайвнаар бодох хэрэгтэй. Сэтгэлийн докторгүй байдалтай байхад сайн зуршлыг олж харж чадахгүй. Хэрэв та амьдралаа өөрчлөхийг хүсэж байвал ямар ч жижиг зорилгыг нэг дор хэлбэрхэн биелүүлнэ гэж найдах хэрэггүйг зөвлөж байна. Азанд найдахгүйгээр бусдын яриаг бус өөрийнхөө дуу хоолойг сонсож өөрийгөө баг багаар сайжруулбал урд өмнөхөөс өөр боломжууд гарч ирнэ. Өөртөөгөө холбоогүй гэж бодож байсан боломж ойртох үед чимээгүйхэн өөрчлөгдсөн та хийх ёстой зүйлээ л хийн. Тэр боломжийг шүүрэх хэрэгтэй. Энэ хүртэл видеог маань үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгвэл дараагийнхаа бичлэгээр уулзалтлаа. Түр баяртай.